Таны цаана хүүхдүүдээ өнөөдрийн монгол хэлний хичээлээр цахим хичээл бэлтгэсэн байгаа. Хүүхдүүдээ хичээлийн анхааралтай үзээрэй. Монгол хэлний хичээл маань эхлэл хэсэг, өрнөл хэсэг, баттгал хэсэг гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Хичээлийн танилцуулга, зохиолын баатрын үйл хөдлөлөөр учир шалтгааныг олох. Хичээлийн маань зорилго үлгэрийн баатруудын үйл хөдлөл, учир шалтгааныг олж сурна. Хичээлийн анхааралтай үзээрэй. Бичиж тэмдэглэж аваарай. Мөн хичээлийн хэрэгслээ бэлдээрэй. Арслан хулган 2. Нэгэн удаа арслан үүрэндээ унтаж байтал хулган нүүрэн дээгүүр нь яваад нойрноос нь сэрээчихжээ. Гэтэл тэсвэр төвчээр алдсан арслан хулганыг том гихчийн саруугаараа бариад авчээ. Бяцхан хулган Арслан ах минь намайг тавьчихвал би танд нэг л өдөр төрсөн та гэж хулган уйлан гуйжээ. Арслан инээж хулганыг суллан явуулжээ. Нэгэн өдөр арслан явж байгаад анчны торонд орчихжээ. Арслан уурлан хэдэрлэж байлаа. Түүний дууг сонссон хулган яаран гүйж иржээ. Арсланг торноос гаргахын тулд хулган дуу чимээ гаргахгүй хорыг амаараа мөрөн тасдаж арсланг болтлон гаргажээ. Тэгээд хулган арсланд хандан ингэж хэлжээ. За тэр би танд туссан гэж амласан шүү дээ. Ингээд хулган арслан 2 маш сайн найзууд болон цааш хамтдаа явжээ. Хүүхдүүдээ үлгэрт ямар амьтад гарсан бэ? Үлгэрт ямар амьтад гарсан бэ? Анхааралтай бодоорой. Үлгэрт арслан хулган 2 гарсан. Хүүхдүүдээ үлгэрээс танил бус үгийн тайлбартай бүгдээрээ танилцъя. Ширэнгэн ой гэдэг нь нэвт шигүү ургасан модтой ой хэлнэ. Энэ тодорхойлолтыг дэвтэр дээрээ цэвэр сайхан бичиж аваарай. Хулган 2 үлгэрийн үйл явдлын дарааллыг дэвтэртээ цэвэр сайхан бичээрэй. Үлгэрт маань эхлэл хэсэгт юу болов? Дараа нь юу болов? Төгсгөлд нь яасан бэ? Энэ талаар тунгаан бодоод бичээрэй. Энэхүү даалгаврыг 5 минутын хугацаанд хийгээрэй. Жилгээ засаагаад дэвтэр дээрээ цэвэр сайхан бичээрэй хүүхдүүдээ. Бичсэн өгүүлбэртэй танилцъя. Эхлэл хэсэгт юу боллоо? Арслан унтаж байсан,
хулган ирээд арслангаар тоглож зугаацсан. Дараа нь юу болов? Арслан сэрээд маш их уурлаж хулганыг савраараа бариад авсан. Арслан хулганыг залгих гэж байтал ам өршөө гэж гуйсан. Төгсгөлд нь яасан бэ? Арслан өчүүхэн жаахан хулганыг тус болно гэж мэдэж аваад найзууд болсон байна. Үлгэрт гарсан хулганы үйл хөдлөлийг дэвтэртээ тооцсон бичээрэй. Хүүхдүүдээ 5 минутын хугацаанд энэхүү даалгаврыг гүйцэтгээрэй. Мөн бичлэгийг зогсоогоод дэвтэр дээрээ цэвэр сайхан бичээрэй. Хулганы хийсэн үйл хөдлөлийг бүгдээрээ ярилцъя. Хулган ирсэн, арслан дээгүүр доогуур гүйсэн. Мөн арслангаас айсан. Арслангаас ам авраач гэж мөн гуйсан байх нь. Яагаад ямар учраас арслангийн дээгүүр доогуур гүйсэн бэ? Учир шалтгааныг дэвтэр дээр цэвэр сайхан жагсаан бичээрэй. Мөн энэхүү даалгаврыг 5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Хүүхдүүдээ бичлэгээ зогсоогоод цэвэр сайхан бичээрэй. Хулганы хийсэн үеийн талаар учир шалтгааныг бичье. Хулган маань ганцаараа уйдсан учраас арслангийн дээгүүр доогуур нь гүйсэн. Мөн зугаатай хөвчлөлтэй байсан учраас энэ үйлдэлийг хийсэн. Арслан унтаж байгаад харсан учраас энэ үйлдэлийг хийсэн байх нь. Энэхүү санамжийг дэвтэртээ бичиж аваарай. Үйл хөдлөл учир шалтгаантай байдаг. Тэгвэл учир шалтгааныг хэрхэн тодруулах вэ? Учир шалтгааныг тодруулахдаа яагаад, ямар учраас, яах гэж, учир нь юу вэ гэх асуух үгсийн тусламжтайгаар учир шалтгааныг тодруулдаг байх нь. Бичлэгээ зогсоогоод дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. Тэгвэл учир шалтгааныг тайлбарлан бичихтэй. Яагаад гэвэл тийм учраас, тэгсэн учраас тулд зэрэг үгсийг ашиглан бичиж болно. Жишээ өгүүлбэр. Хулган арслантай тоглохын тулд дээгүүр доогуур гүйсэн. Яагаад гэвэл хулган ганцаараа их уйдсан гэх зэрэг үгсийг хэрэглэн тайлбарлан бичдэг байх нь. Дэвтэртээ цэвэр сайхан бичиж тэмдэглэж аваарай. Үлгэрийн Баатар Арслангийн үйл хөдлөлийн талаар учир шалтгааныг дэвтэртээ тайлбарлан бичээрэй. Энэхүү даалгаврыг 5 минутын хугацаанд хийж гүйцэтгэн шүү. Бичлэгээ зогсоож үзээрэй. Хичээлийн дүгнэлт өнөөдрийн хичээлээр бид юу сурсан бэ? Үйл хөдлөл учир шалтгаантай байдаг. Учир шалтгааныг яагаад,
ямар учраас гэх асуух өгүүлбэрээр тодруулдаг байх нь. Төвдөө дараах даалгаврыг гүйцэтгээрэй. Баттгах, дасгал ажиллах. Гэрийн даалгавар мөн видео хичээлээс үзээрэй. Хичээлээ анхааралтай үзсэн. Хичээлээ анхааралтай үзсэнд баярлалаа.